За сайн байцгаана уу? За намайг Дашгин цогт сайн сүрэн гэдэг энэ Artom платформын үүсгэн байгуулагч захирал хийн залуу байгаа юм аа. Тэгээд Artom нь яг ямар зорилготой вэ гэхээр бид нэр ажил хийж чаддаг, маш сайн хийдэг ур чадвартай ийм гүйцэтгэгч нарыг захиалагчтай холбож өгье л гэдэг ийм зорилготой байгуулагдсан. Өөрөөр хэлбэл бид нар барилгын салбарыг одоо дижиталчлах гэж байгаа ийм хамт олон зорилготой хамт бол юм аа. За тэгээд бидний ямар асуудлыг шийдэх гэдэг вэ гэхээр өнөөдөр Улаанбаатар хотод хүн амын орон сууцны 2021 оны талаар 250 мянган гаруй айл өрх энэ орон сууцнд амьдарч байна. 39 мянган айл өрх одоо хандгайт одоо шаргаморт одоо гүндэг юм уу ийм бүсэд амьдарч байна. Гэтэ энэ жил иргэсэн мянгаараа хүмүүс байшин барьж нэгдэж байгаа. Ийм асуудал. Тэгээ эдгээр хүмүүс нь болохоор урсгал заслал руу яаж хийх вэ? Капиталс руу яаж хийх вэ? Хинээр хийх вэ гэдэг асуудлууд тулгарч байгаа энэ асуудлыг шийднэ. За дараа нь гэх юм бол 240 гаруй одоо орон сууц одоо жилд одоо эхлэх зөвшөөрөл авч байна. 9 блок эхлээд нэг зөвшөөрөл одоо 2 блок эхлээд одоо нэг гэдэг ч юм уу ингэ тоологдож байгаа гэсэн үг. За 100 гаруй одоо ингээд хаусцлууд ирж байгаа. Эдгээрийн ажил хүчний асуудлууд, бөм бараа материалын асуудлууд гэсэн ийм асуудлууд тулгарч байгаа. За ажил хүчний асуудалд ерөөхдөө 3 асуудал байгаад байгаа. Ер нь сая айл өрхүүд албан байгууллага гэх юм уу энэ талаас нь авч үзэх юм бол хаашаа антхаа мэдэхгүй яралтай үед одоо хүн олддгоо. За тэгээд нэгдсэн мэдээллийн сан байхгүй гэдэг ч юм ийм асуудлууд байдаг. Энэ асуудлыг шийдэж өгч байгаа. За барилгын компани талаас гэх юм бол маш их одоо олон туслан гүйцэтгэгч нарыг болдог. За эдгээр яралтай үед болох уу яах уу тэргээд ийм асуудлуудыг бид нар шийдэж өгөх юм. За ажил гүйцэтгэгч талаас гэх юм бол нөгөө талаар ажил хаанаас орж ирэх нь тодорхойгүй, таньдаг хүн байхгүй, ажлын сул цаг гараад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар эдрийг хооронд нь холбож өгч байгаамаа. За тэгээд Artom дээр одоо 15 мянган гаруй гүйцэтгэгч нар ер нь бүртгэлтэй байна. За тэгээд 3 мянган гаруй ажлууд болоо үндсэндээ дамжуулагдаад байна. За тэгээд Artom нь болохоор энэ нь болохоор зөвхөн ажил үйлчлэгээ холбоотой платформ байгаад байгаа. За тэгээд энэ дээр ямар асуудлыг шийдэж байна гэхээр барилгын одоо суур, угсралт, дотор засал, гадна тогтжилт, терраса яаж байруулах вэ? Бүх төрлийн буулгалтын ажлууд, тэгээд цахилгааны ажлуудыг илгэж болно. Мөн интерьерийн компаниудаар одоо супер одоо тэг зураг төсөлтийн ажлуудаа одоо нэг ресторан, бар гэдэг ч юм уу юм хийж болохоор байгаа. Шаардлагатай үед мэргэжлийн ажиллангуудыг холбож өгч болохоор байгаа. За интерьерийн зураг зурвуулна, зөвхөн гэрлийн зураг зурвуулна, сангийн зураг зурвуулна, за хамгийн орон сууцны зураг зурвуулна гэдэг бүх төрлийн зургийн ажлууд ингээд захиалгадаж хийх боломжтой. За сан техникийн сангийн асуудлууд бас хийх боломжтой байгаад байгаа. За тэгээ гэр ахуйн ажлууд бас байдаг. Энэ нь болохоор одоо би одоо юм тогтоож өргөдөж чадна гэдэг чинь яг ийм хэрэгцээ шаардлага манай хажуудлын орчинд байгаа энийг л одоо мэр хийж өгөх юм боломжтой болчиход байгаа. Тэгээ би хийчээд нэг тэр 30-40 минут тэрийг хань өрөмтгийн тогтоож өгчөөд нэг 20-30 мянган төгрөг болоод тэгээд тэр үгээр гэртээ хүнсээ аваад ордог ийм боломжийг олгох гэдэг юм аа. За амны орон сууц нь өөрөө тусдаа том категори байгаад байгаа. За тэгээд блок хүн байшин барих уу бүрэн зэтгүүл байшин барих уу, дүнзэн байшин барих уу гэдэг энэгээр их ажлуудаа бас захиалж хийлгдэг ийм онцлогтой байгаад байгаа. За Artom Store гэж бид нар гарсан. Яг тэгэхээр Artom Store-ын зорилго нь яаж юм гэхээр үйлдвэрлэгч импортлогч хоёрыг шууд холбож өгье. Үйлдвэрлэгч импортлогч нарыг эцсийн худлаа агчтай холбож өгье. Үйлдвэрийн үнээр, импортын барааны үнээр нь бид нар бөөний үнээр нь хэрэглэгчд хүргье гэдэг энэ зорилгыг тээж байгаа. Тэгээ энэ дээр бол хэд хэдэн онцлогтой дижитал продакт орж иж байгаа. Амны орон сууцаа зарах гэж юм, тэмдэг тэмдэглэгээ зарах гэж юм гээд маш өрмөш онцлогтой ийм платформ байгаа. Тэгээд энийг бид нэр хэрэглэгчд хүргэхээр бэлэн болсон байгаа. За Artom Store нь яг яаж ажиллах юм бэ гэхээр үйлдвэрлэгч, импортлогч, за шийдэл нийлүүлэгч нар, зураг гэдэг ч юм уу. За эдгээр хүмүүс нэвтэрсэн шүү дээ. Эдгээр хүмүүс маань Artom Store дээр зарад хэрэглэгчтэй шууд холбоё л гэсэн гүүр байгаа. Дунд нь ямарваа нэгэн холбон зөвшөөрөх дамжуулагч байхгүй. Artom бол Store бол зүгээр холболтын платформ. Та өөрөө дэлгүүргээ үүсгэж чинь тэгээд хамгийн хямд үнээр, дундаж үнээр одоо ингээд маань илүүлждэг. Тэгээ үйл ажиллагааны зардал маш багатай. Хөгжүүлэлтийн зардал гарахгүй, сурвалж зөвлөгөөгөө авчдаг, дата мэдээлэл төлөвлөлтөө хийждэг гэдэг ийм олон боломжуудыг өөрөө бид нар нээж өгч байгаа. За үүний цаана яг юу болж байгаа юм бэ гэхээр юу их үгээр та дэлгүүрээ нээчих. Тэгээд нэг бага хэмжээний үйлчлэгийн урамж төлж чинь. Тэгээ бүтээгдэхүүнээ одоо дэлгүүрээс бүтээгдэхүүнөд оруулчин. Тэгээл хэрэглэгчд шууд хүрдэг ийм мөр модель юм аа.
Буцаагаад эцэст нь хэлэхэд нөгөө нэг манай дээр гүйцэтгэдэг барилгын угсралтын бригадууд, за дотор заслын бригадууд хийдэг ажлууд, за манайхаар ажил захиалж байгаа гүйцэтгэгч нар, захиалагч нар өөрөө арт түмэстээр худалдаа авч байх юм шүү. Энийг та бүхэнд хойно үзүүлнэ. За тэгээд нэгдүгээр бүртгэлээлагч нь дэлгүүрээ чинь бүтээгдэхүүнээ сонголоо, үнэ оруулаад тэгээд төлбөрийн систем нь байж гин. Тэгээд тогтмол орлого бий болгочих. Тэгээд дахиад үнэлгээний систем бий болно л гэдэг маш энгийн зарчмаар нэг дэлгүүрээ нээгээд худалдаа борлуулалт хийхэд маш хөндөрлөгөө байгаа. За тэгээд бид нэр барилгын салбарыг экосистемээр нь ер нь харж байгаа. Бидний хувьд болохоор одоо ингээд захиалагч, гүйцэтгэгч хоёрыг ажил үйлчилгээний хувьд холбож өгч чадж байгаа гэсэн барилгын компани манай дээр ийм угсралтын бригад, ийм цахилгааны бригад, ийм дотор заслын гүйцэтгэгч нэрхтээ байлаа гэхэд бид нар тэр болгоныг холбож өгч чадж байгаа гэсэн үг. Эдгээр хүмүүс маань өөрөө материалаар хийж байгаа учраас бид нар энэ материалын хэсгийг үйлдвэрлэгч, импортлогч, уламжлалт материал, шинэ технологи, шинэ шийдлүүдийг арт түмэн стор дээр оруулж ирээд тэгээд худалдаа авагчны энэ хүн байх юм, бас худалдаа авагчны энэ хүн байх юм байна гэсэн үг. Цаашдаа бид нэр стандарт гэдэг арт түмэн академи гэдэг гаргаж байгаа. Тэгээд сургалтад тийшээ холбоо авчих ийм концепцийг маш технологийн шийдэл ашиглаж бид нар маш үр дүнтэй гоё зүйлийг хийхээр барилгын салбар төлөвлөж байгаа нь өөрөө барилгын арт түмэн стор юм байгаа. За арт түмэн стор нь болохоор ийм портфолио байна. За тэгээд дэлгүүрээ ингээд нээчин, тэгээд хяналтын самбар дээр арчин бүтээгдэхүүн оруулчихна. Тэгээд худалдаа авалтаа орж ирэх юм бол энэ дээр нь ороод ирнэ. Тэгээ хойш хичээлүүдээр та бүхэндээ бас танилцуулганд хүргээ явуулнаа. За тэгээд хэдин асуудлууд мэдээж тулгарна. Шинэлэгэмтэй хийж байгаа учраас тэгэхээр хоёр асуудал тулгарах хэдүүл энийг 5 гарах хэрэгтэй. Нэгдүгээр хандлагын асуудал, хоёрдугаар чадамжийн асуудал. За хандлагын асуудал төр юу ордгоо гэхээр өмнөх дадал туршил одоо өгүүлээд байдаг. За хэвшил сугуугаас мартдаг. Тэгээ өөрчлөгдөх дургүй байгаад байдаг хүн. За мэдээлэл оруулахдаа хойрог хандаад байдаг. Тэгээ чадваргүйгаас ичдэг гэдэг ч юм уу. Хэдүүлээ энийг сургалтаар дамжуулж одоо шинэ юм руу тэмүүлээ гэдэг зорилгоор хэдүүлээ нэг даван гарах хэрэгтэй. За чадамжийн асуудал дээр болохоор суурь мэдлэг дутагдaltaй байдаг, системд ойлгох гэж хугацаа алддаг гэдэг. Тэгэхээр энэ асуудлууд нь арт түмэн сторыг ашиглахаар маш нэг төвөггүй хялбар. Тэгээ бид нар хичээлүүдэд оруулж байнга тогтмол сургалт оруулаад ирэхээр энэ асуудлуудыг бүрэн шийдээд явчих боломжтой юм аа. За тэгээд бид нар дээр хамтран ажиллах шалтгаан тий. Яагаад бид нартай ингээд хамтран ажиллах юм бэ гэх юм бол нэгдүгээрт та өөрийн дэлгүүрээ үүсгэж чинь тэгээд захиалахаа шууд авдаг болчихно гэсэн үг. Та дэлгүүрээ үүсгэх бүтээгдэхүүн нь орууллаа, хүн худалдаа хэрэглэж худалдаж авлаа гэхэд таны дээр шууд одоо мэйлээр ирчин таны дашбордон дээр өмнөч ирчин гэсэн үг. Тэгэхээр тэрнийхээ дагуу хүргэлтэнд гарчихна гэсэн үг. Бид нар бол хүргэлтийн тодорхой хэмжээнд нэлийн гайгүй шийдээд өгсөн байгаа. За тэгээ шимтгэлийн асуудал байгаа. Одоо уламжлалт бүтээгдэхүүн худалдаж аваад дээр нь бүтээгдэхүүн дээр нь маржин нэм зархаар орчин үед өөрөө бизнесийн шийдэл биш болчиход байгаа. Тэгэхээр бид нар баграх шимтгэл 0 байхаар ярилцж байгаа. Тэнийг одоо төлбөрийн системийн одоо шимтгэлийг авч үлдээд одоо копи гэдэг ч юм уу энийг авч үлдээд та бүхэнд одоо мөнгөний одоо шилжүүлждэг юм байх юм байгаа. За борлуулалтын сууг байгаа. Яг тэгэхээр арт түмэн захиалагч гүйцэтгэгч нар өөрөө том худалдаа авагч нар байгаа учраас бид нар нэгдүгээрт нийлүүлэхийн, хоёрдугаар гэх юм бол бид нар Facebook тэр нэлээд том фул үүсгэсэн байгаа. Тэгээ нүгээрээ дамжуулж худалдаа авалт хөргөнийг зорж байгаа. За маркетинг бол мэдээж байна. Тэгээд авч байгаа. За тэгээд дараа нь болох сургалтын асуудал байгаа. Танай бүтээгдэхүүнээр яаж хийх юм бэ гэдгийг хэрэглэгчдээ сургаад тэр сургасан хэрэглэгч маань өөрөө худалдаа авч болохоор энэ тал дээр бид нар бас анхаарч ажиллаж байгаа. За тэгээд манайхтай харьцуулбал барилгын компани төслөөд байгаа эднэр рүү бид нар бас арт түмэн сторуудаа санал болгоно. За барилгын зургийн худалдаа гэж байгаа. Энэ нь болохоор бид нар хэрэглэгч одоо зураг зурулах жогомтой бол боломжийн үнээр одоо урд нь хэрэглэлтэн зургийг худалдаж авсан хүмүүс байшин бариулахад бид нар ажлын хүч нь бэлэн, материал нь бэлэн байх юм байгаад байгаамаа. Тэгээд өрсөлдөөний хувьд болохоор бид нар дундаас дээш түвшний энэ материал байгаа учраас хэрэглэгчид өөрсдөө шууд захиалж авахад өөрөө баталгаан дээр нь баруун дээр нь баталгаа өгдөг юм болго. За хүргэлтийн асуудлыг бид нар ер нь баг 100% шийдсэн. Тийм болохоор энэ бас бидний давуу тал. Ацд нь хэлэхэд бид нар барилгын дижитал экспо 365 гэдэг концепттэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Маш олон компаниудтай хамтарч байгаа, дэмжиж байгаа. Тэгэхээр энийхээ хүрээнд бид нар зөвхөн уламжлалт экспо 2-3 хоног болоод өнгөрдөг биш 365 хоног болно. Тэгэхээр энэ хүрээндээ бид нар арт түмээ таниулаад
Артемстоо таниулаад тэгээ бараа бүтээгдэхүүнээ бодлон борлуулах ийм сөр нөхцөлийг хийж өгч байгаа маа. За тэгээд богинохон танилцуулгатай танилцсанд баярлалаа. Тэгээ асуух зүйлээ л мэдээж манай Facebook пэйж рүү шууд бичиж болно. Тэгээ мэдээж дугаар руу тавьдвал дугаар руу холбогдчихоорой. За тэгээд Артем стор дээр хэрхэн одоо бүтээгдэхүүн зааварчилгааны холбогдох мэдээллүүдийг видео контентоор хүргээд явуулнаа.